Сайн байцгаана уу? Сэргэлэн International Expedition төрийн бас байгууллагаас та бүхэндээ умард төргийн түүхийг хүргэж байна. За умард төргийн түүх бол энэ хуучин тан улсын бичигдэх төргийн шашны дээдэд байгаа. Энэ ном хулдаанд гарсан, дууссан, одоо бид шинэ хавтастаа сайжруулсан номоо та бүхэндээ хэвлэлээс гаргаж өргөнэ. За хуучин тан улсын бичигдэх төргийн шашны дээд юунаас эхэлж байна гэхээр бол энэ Шивэ хаанаас эхэлдэг. Шивэ хаан нь 608 дугаар оноос 619 дугаар оны хооронд хаан сууж байсан. Түрэг төрийн 10 дугаар хаан. Энэ юу гэж яаж яах вэ? Нэгдмэл төрөг байгаа. Дараад нь умард төрөг болсны 10 дугаар хаан юм аамаа. За энэ ч баримт та бүхэндээ хүргэе. Дэлхий дахин үүмж байх үедээ тохиолдоод дундад улсын хүмүүсээс олон хүн дөрвж очив. Тэдний угсаа хүчрэгчин мандаж зүүн тийш Кедан. За Шивэ, за баруун тийш Туянхун, Гаочан одоо Шинжаан шүү дээ. Тэгээ ус бүгдээрээ тэдний харьяат болов. 100 илүү төмөн ном агсагчтай. Хойд бүдүүлгүүдийн мандал ерөөсөө ийм байгаагүй. Хятадыг дорд үзэх хандлагатай байв гэж их сурвалж дээр бичжээ. За би та бүхэнд баримтаас хүн амын баримтыг хэлмээр ах юм. За энэ зурган дээр бол ингээд Шивэ хааны нийт одоо газар нутаг бол ийм том байгаа. Тийм үү? Байгаль нуур орчихсон юм байгаа. За үүн дотор бол үндсэн хүн ам нь бол хүнөөгийн хойц тэлээ. Тэ? Тэлээ бол юу биш. Төрөг биш. Тэлээгийн хүн ам нь бол нийт төрөгийн хүн амаас 200 дахин илүү байгаа. За 600 мянган хүн амтай гэж баримт барагцаар тэр тоо их сурвалжд байгаамаа. Тэгэхээр 100 гаруй ном агшигчтай гэдэг нь бол энэ чинь их сая хүн болоод байгаа. Тэ? Ном агшигчдыг өрхөт нь оруулахаар 5 дөржүүлээд байгаа. 5-6-ад. Ийм баримт байгаа. Тэгэхээр нийтдээ бол Шивэ хаан бол энэ чинь бол 6 сая 5-6 сая хүн амтай байсан байна. Тэгээ би баримжаа харахад бол энэ журж байна л да. За 600 мянган төлөө. За Шивэ Кеданы хүн ам бол барагцаа 600 мянга байгаа болов энэ тухай бид нарт яг баримт байхгүй. Сурвалж дээр бол энэ чинь. За одоо энэ чинь уршаа явж байгаа Туянхун, Гаочан эднүсийн хүн ам бол 3-4 сая байх шиг байна. За Гаочан гэдэг чинь бол энэ яг Шинжааны өнөөгийн Шинжаан Турфаны ард түмнийг хэлж байгаа. За Туянхун гэдэг нь бол за одоо юу яг одоо өмнө говийн урт талын тий Баян хонгорын урт талын энэ юу хэлж байгаа маа энэ чинь. За Шивэ хагааны үед бол баруун төргийн Чулуу хагаан байсан. Төрх хоёр хуваагдсан байсан. За урдуураа бол Сүү улстай хэлжсэн байна. Тэгэхээр Шивэ хагааны үед бол умард төргийг бол урд нь ийм хүчтэй байгаагүй гэж Лишүү номондоо бичжээ. За ингээд зөмөрөө дараагийнхаа самбарлуу орцгоё.